Энэ хүн бол Дулмалын хийдийн халуун шүлний газрын тогооч Дулмсран. Удахгүй хаалганыхын өмнө цуглах орон гэргүй болон эмзэг бүлгийн хүмүүст өдрийн хоол бэлтгэж байгаа нь. Дулмалын хийд 2003 оноос хойш орон гэргүй иргэдэд халуун хоол тарааж эхэлсэн бөгөөд тогооч Дулмсрангийн хувьд 7 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр галтгоонд ганцаар ажиллаж өдөртөл 50-аас 60 литр хоолцоо бэлтгэдэг байна. Би ч өглөө 8 өнгөрөөл ажилдаа ирж байгаа. Тэгэл 12 цаг хүртэл хоолоо хийгээл бэлдчихэн. Тэгэл хүмүүсээ хооллол тэгэл аяг тавг цэвэрлэгээ мөрлөгээ бүх юмаа хийгээл тэгэл ажлын цагаа барддаг та. Мэдээж одоо ядарч өдөрч яваа цаашлаад яг энэ хүүтэн өвлийн саруудыг туулах гэж яваа энэ хүмүүс халуун хоол идчихэд танд тэр сэтгэлээ юу гэж илэрхийлдэг? Тэр чинь хөрх юм халуун хоол идэл хөлсөө гойжвол сайхан болоод танд маш их баярлалаа. Баярлалаа гэдэг үгийг манайхан одоо хэлдэг болсондоо манайх чинь зарчимтай бас энд чинь бол хулгай хийхгүй, худал хийхгүй, арх уухгүй гэсэн тийм зарчмыг баримталдаг. Тэрний дагуу харин манайхан ч тийш сохтой хөлчөө хүн ирэхгүй, ирээд сайхан холлоод баярлсан талархсан илэрхийлээд явна. Запорын бүчигээд төвдөд. Тэр багшийн зөндөнд тушаалаар энэ хүмүүсийг орон гэргүй энэ ядарсан зүдэрсэн усуудыг халуун шүлээр хооллох энэ үйл ажиллагааг тасралтгүй явуулна гэсэн багшийн лүндэн байгаа. Тэр дагуу ингээд 2003 оноос хойш одоо тасралтгүй хооллож байна. Өнөөдрийн хувьд бол одоо би 5 цулын шил өхөр бэлтчихэд энэ сайн нэг хэсэг чи одоо манайх дан бахар явсан бас 5 цулын шил чинь бас хүний биед бас сайн гэж одоо сүүлийн үед яригадаад байгаа шүү дээ. Дулмалын хийдийн халуун шүлний газрын Дулмсран тогоочийн хоолыг идэх гэсэн хүмүүс өдрийн 12 цагт хотын өнцөг бүрээ цугладаг. Өдөрт 40-50 хүн, хэд хүйтэн өдрүүдэд 80-аас 100 хүн ирдэг бөгөөд орон гэргүй хүмүүсээс гадна өдрийн хоолны мөнгөө маргааштай зарцуулъя гэсэн тэтгэврийн зээлтэй ахмадууд олон хүүхэдтэй эмэгтэйчүүд хүүхдэд дагуулan нааш цуурдаг байна. Даарч ирсэн тэдэнд тавг дөрөн халуун шүл, сүйтэйцээ боорцогвол тэр бүр олдоод байдгүй хоол гэдгийг хэлж байсан юм а. За Дулмалын хийдэд өдрийн хоолоо идсэн хүмүүс манд гараа тусгасынхаа ажил руу явж байна. Бидний нэг болох нямаах одоо өдрийнхөө хоолнд орчихлоо. Одоо эндээс гараа тайчих уу? Хоголж шүү дээ. Хаагур явждаг. Бид би нэг хүнтэй явдгийг. Тэрийг хүлээж ин тэгээд энэ бүхэн өргөө нүүдэлсэн биш үү те? Нүүдэлсэн тэгээд чүүлийг шөнө дэлгүүр тэгээд оюутны отхон асандаг үрээс наашаа тэгээд хүлээж байгаа маашаа иргээд тэгээд түргээр түгэл шөнө нь бол нэг газар нуучаад таршраг орж унтчихад өглөө авч амиа хорцоход амиа орно гэж архаад өгнө гэсэн үг шүү дээ. Ундааны самшиллаад шүгэл тэгэл өдрийнхөө хоол ундыг бэлтгэл байж. Тэгээ ер нь өвлийн туршид нь хаана байдیں۔ Айлаас гадна. Уун хараншаа маншаагаар байдаг гэсэн би. Тэгээ одоо яг нөгөө таньдаг айлынхаа төлөө нүүрсийг бэлдэж өгвөл хоол ундыг бэлдэж өгвөл тэгэл ус мөсөө авч өгвөл байж гэдэг. Энэ идэх хавийнаар энэ хоол ундаар им тариагаар хандаж юу гэж хэлэх вэ? Энэ эдтэй бол би бас насан туршдаа мартахгүй баярлаа гэж хэлнэ. Яг энд нэгдүгээр хоол чанарлаг. Хоёрдугаарт би өөрөө тэтгэврээр болж байгаа. Гэхдээ бол энд ирэх бас тийм ээ. Энд ирээд бас хоолыг идчихэд над одоо хоол хийх юм байна л та тийм ээ. Тэр чинь бас өнөөдөр чинь нэгдэх өдөр. Өчигдөр яаж өнгөрөөсөн гэж бодох вэ? Дулмалын хийд өнгөрсөн 2017 онд өөрийн болон сайхан сэтгэл 70 хүний хандив тусламжаар орон гэргүй болон эмзэг бүлгийн 12290 иргэнд халуун хоол тараажээ. Өвлийн хүйтэн саруудад ходоодыг нь дулаацуулах халуун хоол олдно гэдэг ховор зүйл. Харин Дулмалын хийдэд халуун хоол тараадгийг нэг нэгнээсээ сонсоод ирэх хүмүүс улам нэмэгдэж байгааг хэлж байсан юм а.